би ингэж боддөг юм. Монгол хүн болгон 16 нас хүрч иргэний үнэлэх авч байгаа шүү дээ. Иргэний үнэлэх авч байгаа авахтаа Монгол хүн болгон морь унцсан байх хэрэгтэй. Тэрнийг иргэний ариун үүрэг гэж үзье. Одоо та бол их морь сайн ундаг юм байна л шүү дээ. Морь унна гэдэг чинь өөрөө хүнийг асар их хариуцлагатай болгодог. Дүгнэлт гаргадаг, шийдвэр гаргадаг одоо ийм хүн болж шүү дээ. Заавал би хүүхдийг эмнэг сургадаг бай, морь уургалдаг бай гэж байгаа юм биш. Зүгээр л морь унд чаддаг. Тэгэл морь унд чаддаг бол иргэний үнэлгээ авдаг бай. Ерөөсөө морь унд сурж байгаа хүүхд бол ерөөсөө тэгэл монгол хүн гэж хэлэхэд болж байгаа байхгүй тий. Тэгээд дэлхий дээр яагаад бид нар бусдаас нэг юм арчлах нь өөр байж болдгоо болдгоо юм. Жишээ нь одоо юу гэдэг ингэж яриг л дээ. Одоо дэлхий дээр Монгол гэдэг улсын насан турсан хүн болгоно морь ундгийн гинэ. Та их сайхан хэлж байна. Энийг одоо энэ ажил даруй болгочмоор энэ одоо юу нь хэцүү байгаа. Эзэн богдоо айл бүр албан байгууллага бүр орон гэртээ зал морин хууртаа бол гэсэн тэгэл хэрэгцээр байгаа л одоо ерөөсө бүгд залчихсан шүү